Хордон номон аган байсан уу? Уул ус газар нутгийн үе дамжин шүтэж хайрлан хамгаалж ирсэн уламжлалын дагуу Долоонборхоод болон Баян өндөр хайрхныг тахих ёслолыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Гандан хийдийн лам нар болон Орхон аймгийн тамгын газар хамтран зохион байгууллаа. Ийхүү уул ус овоо хайрхнаа тахих нь газар дэлхийгээ хайрлан хөндлөж буй нэг илэрлээс гадна байгаль орчныг хамгаалах, хүн байхын уялдаа холбоог нэгтгэх, хойч залуу үедээ байгаль орчныг хамгаалах хайрлахын ач холбогдлыг ойлгуулах зэрэг олон давуу талтайг орон нутгийн удирдлагууд онцлон хэллээ. За энэжлийн үед бид нар бол Баян өндөр хайрхныхаа тахилга Долоонборхоодны тахилга бас онцлогтой зохион байгуулалтыг хийх гэж нэлээд олон хүний хүч хөдөлмөр зарцуулж олон байгууллагууд хамтран ажиллалаа. За энэ дээр бол бас бид нар Баян өндөр хайрхныхаа шүтэн дүрийг бол бас бүтээлээ. Баян өндөр хайрхныхаа судрыг бас бүтээсэ. Энэ нь бол одоо бас Орхон аймгийн Эрдэнэтотын нийт иргэдэд одоо бас тодорхой юм одоо шүтэн дүртэй судартай болно гэдэг бол энэ уул овоог тахихад бол цаашдаа бол одоо бас юм тодорхой ажлууд үнд сүрэл тавигдлаа гэж ингэж харж байгаа. За ер нь уул ус овоо тахина гэдэг бол монголчуудын нэлээд одоо эрт дээрээс хийж эхэлсэн одоо ажил. Энэ бол одоо зарим нэг хүмүүс бол шарын шашныг дэмжиж зөвхөн одоо шарын шашинд хөрөнгө оруулалт хийж одоо улсуудын гэдэг зүйл ярьдсан байлээ. Тэр хүмүүс бол одоо бас Монгол оронд төрсэн Монгол дэлхийн уул устай харьцаж байгаа хүмүүс тэгээд бас бодох байлгүй дээ. Эрт дээрээсээ бид нар өвгдөөцөд одоо дахиад ирсэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн тахилгатай уулуудыг Монгол улсын одоо нэгдсэн төсвөөс зардлыг гаргаад тагтик гэдгийг монголчууд бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээ бүгдээрээ тэр уул усандаа очиж сайн сайхан зүйл бодоод хүсэл мөрөөдөл ирээдүйд даатгаж ирсэн сайн сайхан зүйлийг хийж гинэ гэж бид бол харж ойлгодог. Тийм учраас Орхон аймгийн одоо энэ Баян өндөр хайрхын тахих ажлыг бид нар бас жил дараад ингээ хийж байгаа маа. Өнөөдөр ингээд 100 сарын бэлэгцээ өдөр бид нар Баян өндөр хайрхнаа тахиж байна. За энэ бол хайрхан маань ер нь аймгийн маань авч явдаг гэж үздэг. Даавхан маань мэдж байгаа. Энэ Баян өндөр хайрхнаа сэргээж ингэж овоогоо сэргээж тахиад бас баггүй хугацаа өнгөрдлөө. Тэгээд монголчууд бид нар бэлэгдэж явдаг. Уул уснаа шүтэж, хайрлж гэж явдаг. Энэ бас нэг талаас бас байгалаа хамгаалах энтэй бас холбоотой л доо. Тэгээд бид нар 2 жил нэг удаа тахдаг байсан шүү дээ хуучин. Нэг жил нь Эрдэнэт уулаа дахиад үйлдвэр. Нэг жил нь болохоор аймаг Баян өндөр хайрхнаа тахдаг байсан бол сүүлийн жилүүд бид нар жил бүр тахиж байгаа. Энэ зүйтэй гэж үзэж байгаа. Байгаль ихэ шүтэлж сүслэн тахих ёс нь нүүдэлчдийн оюун ухаан ёс суртахууны үнэт зүйл. Байгаль биологийн олон төрөл амтан ургамал ногоогоол мөрөн нуур усаа хайрлан хамгаалах шилдэг уламжлал болон өвлөгдөн ирсэн байна. Долоонборхоод болон овоо тахих үед иргэд улс их орны ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө мөн олон нийтийн эрүүл энх хойч үеийнхээ сайн сайхны төлөө идэ цагаагаа дээжлэн өргөж сүсгэлэн залбирдаг уламжлалтай. Оолоо эрт дээрээс Монгол уламжлал ирсэн. Мөн бас хавар зуны ихэнх сараас бол оолоогоо тахих. За оолоогоо тахих нь бол лус савдгийн газар орны эзэдийн үдэ-зүйлүүдийг баясгаж ган зодгүй, өвчин зовлонгүй, эрүүл амгалан одоо олон дөмөн маань хоорондоо эвтэй нартай аль болох сайн мөхнийг одоо дэлгэрүүлэхийн тухайд одоо зорж ингэж дахиж үлддэг байгаа. Одоо морь сэдэрлэх нь бол одоо нэг басандаа өөрийн одоо нэг басны өөрийнх нь хөлөг бол биш. Тусдаа бол одоо нэг басны одоо ганцай буюу ганцай дээр болохоор одоо ерөнхийдөө 13 одоо хармор 13 одоо ямаг хичээлэн сэтрэлсэн ингээд нэг басандаа одоо эдийн тухайд бас өргөсөн байдаг бахан тийм ээ. За тэгээ тиймэрхүү зүйлээ тухай тэрийг одоо даатгал болгож нэг басандаа одоо өргөл хүндэтгэлийн дээдэл болгож өргөж байгаа юм да. Уул усаа харагдаж те одоо эд баялаг одоо эрүүл энх ард иргэдээ л одоо эрүүл энх аз жаргалтай эрүүл энх явахын тулд бэлэгдэж аваад дахиж одоо эд баялгаа бидэнд харамгүй хайрлаасаа гэх те одоо мөн одоо эрүүл саруул байгаасаа одоо цаг агаар тэгээд бүхий зүйлээр одоо сайхан байгаасаа л гэж наваг тахиж байгаа бах та тий. Овоо тахилганд өнөөдөр ирлээ их сайхан байна. Ард түмэн бүгдээрээ уртасалж удаан жаргаж энэ сайхан тахилганд тахилганыхаа өр нөлөөгөөр бүгдээрээ ажил хөдөлмөр өндөр бүх юм сайн сайхан
агаар дэлхийр хурдтай, бороотой, ургамалтай, устай сайхан байх болтугай гэж ярив да. Одоо ингээл цаашдаа бидний бөгөөд энэ өр хүүхдүүд та бүхний мань одоо ажил үйлсэд амьдрал сайнаар нөлөөлнө шүү дээ. Тийм учраас бүгдээрээ энэ аваа тахилганда шүтэж бишэрт сайхан уртнаас л удаан жарах болтугай л гэж хэлье да. Сэтгэл бас маш сайхан байж байна. Өчигдөр арай мөн Долоон бурхан одныхаа тахилганд оролцсон байж байгаа. Манай орхончууд өнөөдөр Баян өндөр хайрхныхаа тахилгыг хийгээд сайхан байна. Энэ өдөр бол одоо Баян өндөр аймгийн Баян өндөр сумын Орхон аймгийн ард түмэн өдөр аз жаргалтай эрүүл сайн сайхан байхыг бэлэгдэж уул усаан дахиж байгаа нь удам төрлөөрөө эрүүл сайхан байх дараагаар нь бүх ард түмнийхэн эрх шиг энэ ард түмний бэлэг дэмбэрлийг бэлэгдэж байхын үлцийг ерөөсөө ийм сайхан өдөр болж байна. Аваа таглаг сая л ирлээ сайхан болж байна. Үр хүүхэд одоо тэгэл хойч үе одоо даатгаж залбирчлал гарч ирнэ. Уул ус, газар ус хайрлан хамгаалах тэгжил боддог. Намынчилгаа уншин штэ. Энд дээр байгаа ооныхаа намынчилгаа болох үтэхгүй юм аа яа гэж. За энэ одоо нөгөө Монголын нүүдэлчин ард түмний өвөг дээдсээс ирсэн том уламжлал байгаа л да. Тэгээд өнөөдрийн сайхан өдөр Баян өндөр хайрхныхаа тахилгад ирээд одоо сэтгэл өндөр байна. Өчигдөр Долоон бурхны одны тахилгын юунд оролцсон. Тэгээд одоо өнөөдөр үргэлжлүүлээд энд оролцоо явж байна. Сайхан байна. Аваа тахих ёслын үеэр лам хуврагууд ном хурхаас гадна 8 тахил 7 эрднийг залж 408 зохиос сум харван аргам хүлэг сэтэрлэх зэрэг зан үлийг үйлдсэн юм а. Аливаа уул хайрхны тахилгыг үлдэх үед тухайн уулын эзэнд унаа хүлэг сэтэрлээ өгдөг ёс нийтлэг байдаг. Сэтэрлэх гэдэг нь амь гитлэх буюу дархлах гэсэн утгатай төвдөг ажээ.